Гороо. Дарангуутууд ирж байгаа ш. За орсон шүү. Орсон уу? Орсон. Камер өгсөн үү? Камер өгсөн. За орой минь манайхаа төвжрэл дунд эхэлж байна. Тэгээд манайхаа шеэрлээ түгээгээд өгөөрөө. Олон хүнд хүрэх хэрэгтэй байна. Түгээгээд өгөөрөө. Тэгээд найзуудаа ураад өгөөрөө. Тэгээд өнөөдөр би зочинтой байгаа. Тэгээд яг гол сэдв рүү орохоос өмнө яг өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулаад нэг хэдэн үйлдэл хэлчихье гэдэг. Өнөөдөр Монгол улсын засгийн газрын гишүүнийх нь хувьд ган төмөр хариулт өгсөн гэж ойлгож байгаа. Арслан нам дуугаа байгаа нь хулгайч дээрэмчтэй өмөрдөг нэг бүлэг байж болохгүй гэж үзэж байгаа. Маргааш бол манай эрхчлөө төвийнхэн бол 15 цаг талбай дээр хавтаарна. Арслан намыг засгаас гар гэж бид гарч байгаа. Тэгээд энэ юу гэхээр хулгайч засагтай хамт байж болохгүй. Ийм дээрэмчинг өмөрдөг ямар ч учир шалтгаан бидэнд байхгүй. Тэгэд энэ их өмөрж ингээд гүлдийгээ дуурахгүй байгаа арслан намын тэр ерөнхий наримсан дараа ганнибал одоо өмдөө дуугаа өмч хураагаа дээрмийхэд чимээгүй байдаг те. Энэ өөрөө бидний арслан намын үнд зүйл рүү дайраад байгаа юм. Хувь хүний нэр, хувийн өмчийг хамгаалах тэр эрх чөлөөний үзэл байх. Тэр гол бидний үзэл санаад руу дайраад байхад гүлдийгээ суугаад байгаа юм. Ганнибал лидертэй одоо үндэсний бодлогын 21 гишүүд би дахиад хуралдаж хариуцлага тооцох хэрэгтэй. Тэгээд энэ ган төмөргөө хөрхий ганаг бол одоо явуулах хэрэгтэй юм байна дөө. Тэгэхгүй энэ чинь одоо энэ хүнийг хайрлах хэрэгтэй шүү дээ өгдөр манай намынхаа ялангуяа ган төмөргөө хайрлах нэг нэгэндээ хайртай байх. Тэгэхгүй энэ чинь сэтгэлээр өдөр болго арх уусаар хагаад энэ чинь одоо яах ч юм бэлээ гүйлдээд зүрх наагдаж явчих ч юм бэлээ чи аюултай шүү дээ. Өдөр болго ингээ арх уулгаад байж болохгүй. Сэтгэл санааг нь тайван байлгах юм яа. Тэгээд нэг явуулж нэг эрүүл мэндийг харуулах юм байхгүй бол энэ чинь болохгүй болцсон байна. Тэгээд өнөөдөр тэр хэвлийнхэнд өгч байгаа яриа. Энэ хинэ оюурдны хүүхэд хүн зодцсон бол өөр асуудал. Оюурд нь хүүхэд нь хүн зодцсон бол оюурданд хамаарлаа асуудал. Яагаад гэвэл насанд хүрсэн хүн би да насанд хүрсэн 20 хүрсэн хүн гэдэг чинь насанд хүрсэн хүн тэгээд гэмт хэрэг хийцэн бол энэ бол хүн зодоод янз бүрийн гэмт хэрэг хийцэн бол одоо хулгай идэх ч юм уу дээр мэдсэн бол энэ бол тусдаа асуудал. Одоогийн байгаа асуудал юу юм бэ гэхээр 22 настай залуу хэдэн тэрбум төгрөгөөр зүгээр л ингээд тансгалж байгаа үйл явцхгүй. Тэгээ coin гэл одоо X-ээс цэвгэл нөө хямчт нэхэлсэн байна л та. Coin-ыг бол бүгд мэдж байгаа шүү дээ. Coin блокчейн дээр явдаг. Тэр чинь хизээж арилдахгүй нэг хоёр юу гэхээр тэгж их coin-оос мөнгө олох боломж байхгүй. Ялангуяа сүүлийн 2 жил coin бол бүр навс хогийн сав болсон. Тэр coin-оос ингэж их мөнгө олох ямар ч боломж байхгүй. Хүн ураг тархиа хөдөлмөрлж ингэж мөнгө олчоо тэргээ зүгээр ингээд байдгийн юм шиг өрнө гэдэг бол энэ бол бизнес хийх хүмүүсийн ажил биш л дээ. Би ч өөрөө бас нэг бяцхан бизнестэй болохоор мэднэ. Тэгэхээр энэ зүйл чинь ингээд худлаа гэдгийг бол нотлоод байгаа маа. Тэгээд орлогоо нотлогддог юмыг энэ гэргээ 15 давхар дээрээс л эхэлчих шиг боллоо. Би тэгж хардаад байгаа. Яга хардгуулсан шалтгаан бэ гэхээр одоо орлогоо нотлох гээд тэр хүн Тэмүүлэн гэдэг хүн Британаас ирж байгаа юм шиг байна те. Тийм мэдээл яваад эхэлж байна. Гэхдээ энэ орлого нотлох ямар шалтгаан байхгүй. Энэ яагаад гэвэл 2044 их 80 төгрөгийн нүүрсний хулгайч оюурдны хулгай. Төмөр замын 13 их 80 төгрөгч оюурдны халтмаагийн баталгын хамтарсан хулгай. Ковид үеийн 20 их 80 төгрөгийн хулгайч оюурдны хулгай. Арслан нам засаг барьж байхдаа ирээдүйн үе сан гэдэг хууль хамт баталсан их хурал дээр. Тэгээд тэр хууль мөнгө 2 их 80 төгрөг цуглалцсан 2 тэрбум төгрөг цуглаж ирсэн. Өөрөөр хэлбэл одоогийн аншаар 7 орчим их 80 төгрөг цуглалцсан байсан. Тэр цаг татан буулгаад идсэн шүү дээ. Оюурдны хулгай бас юм. Гэх мэтлэн хулгайг нь тоочод байвал ингээд өчнөө их юм байгаа.
Тэгэхээр энэ зүгээр л хулгай хийсэн мөнгө учраас дээрэмд тоонсон, өөрөөр хэлбэл татвар төлөгч та бидний мөнгө дээрэмдэгдээд ингээд хулгайлцсан учраас энэ хүн тэр хүүхэд нь бол тэр мөнгөний үнцнийг мэдэхгүй байгаа холбоотой юм ба. Тэгэд хууль зүйн сайд алтан гэрлээ нэг үг хэлчихэж байгаа. Энэ Норгийн залуучуудыг чи чин гэмт хэрэгтэн дүүжилж алахгүй бол эдрийг болохгүй байна. Одоо эдрийг л алахгүй бол Монгол улс хөгжихгүй байна. Эсвэл нэг шинэ хууль гаргаж байгаа л алахгүй бол болохгүй байна гэдэл балаараад байсан. Эрүүгийн хуулийн 22-ийн 10 дээр үндэсгүйгээр хөрөнгөцсөн бол хөрөнгөний хураах гэж байгаа шүү дээ. Одоо энэ 44 их 80 төгрөгийн хулгай, 13 их 80 төгрөгийн хулгай, тэр 94 санд байсан 7 их 80 төгрөгийн хулгай, тэр алга болцсон шүү дээ. Тэр хулгай. Тэгээд энэ хөгжлийн банкны хулгай, жижиг дунд үйлдвэртэй бас холбогдсон оюутан чинь энэ үеэл Нямбатартайгаа одоо нийслэлийн засаг дарга байгаа. Тэгээд энэ хулгаанууд чинь шалгаад үндэсгүйгээр хөрөнгөцсөн шүү дээ бид нэр. Тэгээд энэ минийг шалгаа галзуу юм яриад солиороод энэ Норгийн залуучуудыг элдв хоёроор олгоод сүүлдээ хар тамхичнд болох нь холгүй юм ярьсан чи. Тэгээд одоо энэ тэр төврөн нүрийн хулгай молгай гэдэг энэ Халтмаагийн Батулгынхаа энэ оюутныхаа хулгайг шалгаа хууль зүйн сайдаа алтан гэрлээ ажиллаа хийгч. Тэгээ өмнө нэг юм ярьж байгаа. Тэгээ маргааш манай намын арслан намын гишүүд 15 цагаас очоороо манай эрхчлөө төвөөс уриалж байгаа. Арслан нам засгаас гарах ёстой. Залуучуудтай хамт гарна. Энэ бол тэг хүмүүс нэг юм органик жагсаал юу гэлээ нэг юм улс төр орохгүй гэдэг жагсаалын гэдэг чинь өөрөө улс төр хийж байгаа. Хүмүүс нэгдэж жагсаж энэ аливаа асуудлын төлөө явж байгаа ч нөөрэ зоригтой жагсаалахгүй юу. Энэний зорилго нь юу вэ гэхээр энэ оюутны данхар засгийн газрыг нурааж унгаах зорилго шүү дээ. Тэгэхээр бүх жагсаал зоригтой байдаг, бүх жагсаал тэмүүлэлтэй тэр нь зоригтой хүрэхин тэмүүлэл байдаг те. Тэгээ бүх жагсаал ингэж явдаг. Энэ зүй ёсны эрүүл үзэгдлээ. Тэгээд ингээд эрүүл ухаанаар энд хандаас гэж маргааш тэгээд 15 цагаас Арслан намын гишүүд яваад очроо бүгдөө эрхчлүүд манай төвөөс уриалж байгаа. Тэгээд бид Арслан намыг засгаас гаргахыг шаардна. Тэгээд энэ засгийн газрынхаа энэ тэргүүнийг огцруулж энэ гэмт хэрэгтэн шалгах хэрэгтэй. Арслан нам бол энийг өмөрх ямар ч урчгал шалгах байхгүй. Тэгээ яг ган төмөр тэгээ ардын нам руу ирсчих юм байгаа. Тэрийг бол мэдэхгүй тэр хөөгөнтэй холбоотой асуудал учраас ингэ орхичих гэж. Тэгээ өнөөдрийн маань зочин даваад орж явах манайгаа эдийн засагч. Орой минь даваад очлаа. За, орой минь. Тэгээд өнөөдөр хоёулангийнх нь ярих сэдв саний яг миний яриад байгаатай холбоотой. Төсвийн гадуур хулгайны тухай. Энэ төсвүүдээр л хулгай яригдаад байдгийн. Төсвийн гадуур яаж хулгай гэдэг тухай одоо өстө сайхан хоёул дэлгэрэнгүй ярьж өгье гэж бодохгүй юу? За. Төсвийн гадуур хулгай ярих юм зү. Одоо яг одоо ингээд нөгөө төсөв бол хууль бол батлагчдаг учраас төсвдөр л бид нар их анхаарал хандуулаад ийм хулгай байна, тийм хулгай байна гэдэг. Гэтэл төсвдөр байдгүй юм их олон хулгай байна л та. Маш их олон хулгай байна. За, дурдах юм бол одоо энэ төрийн өмчт компаниуд гэж айхтар юм байна. За, Монгол улсад нэг 126 төрийн өмчт компани байгаа. За, орон нутгийн өмчт гэх юм бол энэ 21 аймаг нийслэлд 350-60 энэ компани байна. Тэглэг байх. За, тэгээд гүйцэтгэх захирлууд нь нэг 5 саяас 15 сая төгрөг хүртэл цалинтай гэдэг. Энэ олон компаниуд. Тий. За, бараг 40 мянга гаруйтай ийм хүмүүс ажиллаж штэ. 40-50 мянган ийм хүн ажиллаж байна. За, тэгэхээр энэ хүмүүс одоо ямар хүмүүс байна гэхээр энэ компани дээр ажиллаж байгаа улсууд бол сонгуульд явдаг. Сонгуулаар худлаа үний юм тараадаг, сөрөг хүчнээ доромжилдог, дандаа юм улс төрийн ийм хүмүүс байдаг. За, тэрийн их хурл гарсан нөхдүүдийн аваа хүүхд авраг садд юу вэ тийм төрийн өмчт компани биш, төрлийн өмчт компани гэж нэрлүүлэх зохилтой. За, энд нь 70 их 80-ын одоо хөрөнгө байна. Усан төсөөс 2 дахин их юм биш наадах. Төсөөс 2 дахин их тийм өмчтөө. За, ингээд энд нэг замбрааг. Би зөвхөн одоо Эрдэнэс 5 толгойг яриа л даа. Энэ жилийн төсөв нь 7 их 80. Өнгөрсөн жил 3.5 байж байгаа. Тэгээд даа болтцсон. Гэх мэтлэнгээр энэ чинь хинч хяндгүй, хинч мэддгүү. За, тэгээд тэрийг
маш ойр дотны тэр улс төрчдийн хүрээнд байдаг ийм л улсууд хийдэг. Энэ бол одоо төсвөөс илүү замбраагүй. Одоо тухайлах юм бол 3.5 их 80-аар Эрдэнэс томтлон одоо юу яаж штэ төсвийг 1 жилийн дотор нэмж ийн тэгтлээ штэ тэрий чинь ерөөсө хитгэн дарга цэрэг сууж байгаа л ус төрч сууж байгаа л баргийн ус төрчтэй хаваа хөгтөө сууж байгаа л тооцоол чинь тэрийг бид нар мэдэхгүй байна. Асар хэмжээний мөнгө эргэлж чинь. За энэ миний хэлсэн тэр нэг 500-аад компаниас уул уурхаан Эрдэнэт за энэ юу 5-7 нүүрсний гэсэн нэг цөөхөн хідэн компаниуд нь л ашигтай ажиллаад бусд нь бүгд ашиггүй ажилладаг. За энд би түрүүн гүйцэтгэх захирлынх нь цалингийн хэлсэн тэд нар бүгд одоо орчин үеийн хамгийн люкс брендийн том машин ундаг, бензин нөгөө хөөгч шуухтаа одоо тэр юугаар зөөдөг, авгаа хөөгт нь одоо тэр дэлгүүр хэсдэг. Гэх мэтлэнгээр эн чин төрийн хяналтгүйгээр асар хэмжээний хөрөнгө асар хэмжээний одоо хулгай зилгээ тэнд явж шít. 70 их 80 Үндсэн хөрөнгөнд 70 их 80. За тийм. За тэгээд эднээс нэг 20-30-аад нийт өнгөөр нэг 20-30-аад их 80 төгрөгийн зарлаг гаргана, 20-30-аад их 80-ийн одоо орлоготой гэх мэтлэнгээр энийг ингээд нарийн тооцвол одоо маш харамсал. Энд чинь бол улсаас тусдаа ийм их хөрөнгө эргэлж нэг. За хоёрдугаарт гадаадын зээл тусламж гэдэг нэг юм байна. Гадаадын зээл тусламж, зарим буцалтгүй тусламж. За түрүүн ганц төмөр даргын талаар ирсэн. Эдийн яам дээр 700 сая доллар одоо 3-4 жилийн хугацаанд зарцуулна гэд ингээд мөнгө тавигдсан байж ш. Тэрний чинь 50-60 сая нь одоо буцалтгүй тусламж. Юу зарцуулж байгаа, яаж байгааг хэн ч мэдэхгүй. Хаанаас юу орж ирж байгааг мэдэхгүй. Гэх мэтлэнгээр энэ улс орныг сүрүүлэх ийм их олон одоо цоорхоонууд байна. За тэгээд энэ цоорхоонууд нь ер нь юугаар хэмжигддэм бэ гэж. Юугаар хэмжигдэх юм бол эцсийн дүнд Монгол улсын ирээдүйд бичигдэж байгаа тэр гадаад дүрийн хэмжээгээр бичигдэнэ. Одоо тэр гадаад дүрийн хэмжээг яаж харах уу гэх юм бол би ч бодлоо Twitter хуудсан дээр юу яасан 3-4 хичээл орсон шүү дээ. Ард түмэнд одоо ойлгомжтой хийн тулд өрийн удирдлагын тухай гэж хууль. Өрийн удирдлагын тухай хуулийн дээр улирал тутам Монгол улсын гадаад дүрийг тоо хэмжээг нь гаргаад Монгол банк байна. Нэг үндэсний статистик ороо байна. Засгийн газрын өрөөг одоо юу сангийн яам ингээд 3 байгууллага гаргадаг. За ингээд харах юм бол улирал тутам бид нэр өр нэмэгдэж байна. Нөгөө замбраагүй одоо зарцуулаад байна гэдгийг чинь гоор нь ингэж гарч байгаа. Өнөөдөр бол 37 тэрбум доллар буюу одоо нэг хүнд бараг 40 сая төгрөг оногдохоор ийм өртөө болсон байна. Амар юм шүү дээ. Маш аимшигтай, маш их харамсалтай ийм зүйл байгаа. За гэтэл энэ Монгол Ардын нам 3 дахь парламенттай хит олон болоод ингэ явж байгаа. 2016 онд эдгээр чинь аюулын харанга дэлдсэн, уйлсан, аимшиг болсон. Энэ улс орон чинь сүрх чинь нэг хүнд 15 сая төгрөгийн өртөө болцсон байна. Жирэмсэн эхнэрийн гисрүү заагаад энэ хүүхд гарангуутаа л 15 сая төгрөгийн өртөө болох гэж байна гэж орилж хашгирч байсан. За өвчтөй байгаа тэр айл хэсэд өвчтөө одоо хадан гэртээ ойртох болцсон өгдүүдийг заагаад энэ хүүхэн явахдаа 15 сая төгрөгийг танаа гэрт үлдээгээ явах гэж ингэж шүлэг уншиж яасан. Ингэж ард түмнийг аимшигт оруулж айлгаж идэр чи хит алга болж байна шүү дээ. За тэгээд өнөөдрийн өндөрлөгөөс одоо 8-9 жил өнгөрчлөө 3 дахь парламенттай хит алга одоо хэд болсон гэхээр 40 15-40 болж өнгөрсөн байна. Тэгээ сөрөг хүчтэй энэ дээр юм ярьж чадахгүй. Одоо бидний яриад байгаа энэ хүүхдүүдийн 10-20 сая төгрөг чинь зүгээр эдний хувьд бол эдгээр чинь тоогоо мэдхгүй болсон байхгүй. Тийм байна. Тэр нэг иргэн 40 сая төгрөгийн гадаад өртөө байна гэдэг бол гамшигын энэ улс орныг хаашаа авч явж байгаа гэдэг бол аюултай байгаа. Тийм байна. Би тооцоо хийх сүүлийн 10 жил нэг байгалийн баялаг манайх чих баян орон гэдэг 10 тэрбум доллар олсон байдсан байлээ. Сүүлийн 10 жилиг би ярьж шүү дээ. Одоо нүүрцээсээ гаргаад 100 тэрбум доллар гэдэг байна шүү дээ, тийм үү? Одоо өмнөд Солонгос газар тариалангийн орноос дэлхийн хүчрхэг одоо экспортлогч орн болох. Одоо яг зарцуулж байсан 100 тэрбум долларыг гаднаас зээл аваад усын хайдын цагт оруулаад ингээд эргэлтэнд оруулаад энэ одоо хүчтэй том корпорацууд бий болоод энэ дэлхийн хэмжээний бүтээгдэхүүн хийхэд одоо 100 тэрбум гарааны мөнгө бол хангалттай байсан. Гэтэл бид нар зээл аваагүйгээр зөвхөн газраа авахад гарахтал 100 тэрбум доллар 10 жилийн дотор бий болсон. Энэгээр юу хийсэн бид нар?
эцсийн дүндээ одоо хяндэш үйлдвэр байна уу? Одоо тэр солонгосын Samsung шиг одоо зурагт үйлдвэрлэж чадж байна бид нар. LG шиг одоо тэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадж байна уу? Байхгүй. Бид нар юутай үлдсэн гэж? Бид нар 37 тэрбум долларын өртөө 100 тэрбум долларыг зарцуулаад 37 тэрбум долларын өрөө ирээдүйдээ бэлдэнэ гэдэг бол бүр согтуу хүнийч тархинд орохгүй, галзуу хүнийч толгойд орохооргүй ийм эдийн засгийг бид нар өнөөдөр авчирчаад. Тэгээд одоо нэг хэлэхэд одоо ардсан нам, Монгол ардын нам чи гэсэн ийм ингэсэн гэд хэрэлж байгаа бол энэ ер нь тэнгүүдийн ус орон гэж одоо зүгээр захын хөө хараад л ингээл хэл. 100 тэрбумыг ингэж ухаж гаргаж мөнгө олцоод 100 тэрбум доллар олцоод сүүлийн 10 жилийн хугацаанд сүүлийн би уртлын тооцохгүй байна. Тэгтлээ штэ энэ ч гадны хүн хараад гайх байхгүй. Үгүй энэ ч яатсан ус гэхээр юм. Үгүй чи бүгдөө согтуу байна гэж ба. Бүгдөө галзуурсан байна гэж baаж. Үгүй энэ бол зүгээр ерөөс ганцхан жишээ. Ганцхан одоо хариулттай. Яагаад тэгэхээр авилгал гэдэг юм энэ Монгол улсыг сүрүүлж байгаа жишээ байхгүй. Тийм учраас энэ үр хүүхдүүдээс тэр одоо явдаг барьдаг хүүхэн шуухан одоо зүгээр илэрч байгаа тэр байхгүй. Тийм байна. Тэр ийм замбраагүй улсад ийм авилгал нь одоо бүр дэндцэн энэ улс оронд ирээдүйн хөгжлийн талаар ярих шаардлага байхгүй. Энэ улс орны одоо ирээдүйд ямар гоё болох талаар ярих шаардлага байхгүй. Энэ залуучууд бухимдаад гараад ирж байгаад би баярлж байгаа. Эдгээр маш их зөв юм харсан байна. Энэ одоо савнаасаа сагж штэ авилгалынх нь хэмжээ нь. Тэгээд эн чинь ингээд зах цухаасаа мэддэгтэй эн чинь эдгээр чинь хулгай хийж байгаа хүн хизээч хулгайгаа зарлдаггүй л байхгүй. Энэ чинь зүгээр ингээд савнаасаа сагаа зүгээр ил гарцсан юмнууд нь ингээд илрээд ингээд эхэлж байгаа маа. Тэгэхээр бид нар штэ тийм үү. Энэ ус орныг сүүлийн одоо 15 жилд бол гамшигын хэмжээнд авчлаа. Энэ улс орны өр зээл айхтар боллоо. Бид нар ирээдүгөө улс болсон. Бид нар гадаад зээлийн хавханд орсон. Монгол улсын ирээдүй нэг 10 20 жилийн дараа биднийг хараах болно. Ямар одоо улсуудыг та нар аваач, ямар хүмүүсээр энэ улс орныг өрөнд оруулаад сүрүүлээд одоо бид нар энэ гайгыг чинь нуруундаа өөрөө явж тэр ирээдүйн хүүхдүүдийн мөнгөийг чинь төлнө шүү дээ. 100 тэрбум доллар олцоод 37 тэрбум долларыг өртөө байна гэдэг бол одоо байж боломгүй явдлаа байхгүй. Тэгэл одоо ингээл маргалдаал нь жаа. Нэг нөгөө хэлэхэд эдийн засгийн одоо байр суурьнаас харахад бол аль аль намд нь алдаа байна. Тэр нь сайн, энэ сайн биш. Тэгвэл сүүлийн одоо 9 жил бол хавтгаарсан. Энэ ардын намд толгоодлоо шүү дээ. Хавтгаарсан тийм. Одоо энэ 10 жил толгоож энэ нам хариуцлаа. Ер нь ингээд харахад бол энэ 35 жил чинь за ардсан намыг 4-5 жил л байлаа шүү дээ. 96-аас 2000 он эдийн засгийн гол суур юунуудыг тавьсан тийм үү? Эдийн засгийг чөлөөсөн, энэ чөлөөт зах зээлийг бий болгосон, энэ аж ахуй нэгж, энэ хүмүүс нь өмч хөрөнгөтэй байх, энэ чөлөөтэй сэтгэн бодох бүх зүйлийг л энэ одоо ардсан намынх нь тавьсан. За ардсан намынх нь энэ гадаад явж байгаа энэ 300-аад амьдарч байгаа 300 мянган одоо Монгол иргэд бол тэр усад очоод улс орон гэдэг бол ямар их хариуцлагатай байдаг. За хөдөлмөр хийгээд үнчээр хөдөлмөрөд ямар их хэмжээний хөрөнгө олж болдог, ард түмэн ямар сайхан амьдарч болдог гэдгийг мэдж байгаа учраас энэ тамийн тоо руу эргэж ирэхгүй шүү дээ. Яагаад энэ залуучууд бүгдөө гадагш явах гээд байгаа учир шалтгаанд бол энэ л байна гэж би ингэж харж байна. Тэгэд нэг юм байгаа шүү дээ. Би төмөр замын урд дооч ер нь нэвтрүүлэг хийсэн болохоор мэдээ. Гашуун сухад руу тавьсан нааша 5-7-оос нааша зүүн баянтай холбосон төмөр зам аль алин дээр нь л очилоо. Энд чинь төвсгийн гадуур тавигдсан мөнгө шүү дээ. 5-7-оос миний санджаагаар 800 сая доллар ихний мөнгө тавигдаад дараа нь ахаад улсын төсвөөр нэг хэдэн тавилаа дахиад 5-7-ог бонд гаргуулж яах гэж ахиж баталгаа хамгаалахаар цэргүүдээр хийлгээд эн чинь нийт 10 гаруй их 80 төгрөг дундаас нь хусцсан төсөж штэ. Тэгээ ийм төслүүд одоо энэ сая дээр 5-7 холболтын өндөр гэрээ их чинь гэжсэн. Би тэр эдийн засгч Лутагийн бичсэн юмыг харж ирсэн. Эдгэр чи юу галзуурсан биш штэ эн чинь юу вэ? Миний уншижсэн тэр яг тэр төмөр замд явж байхад 800 саяас биш 800 мянга сая 200 мянган долларын хооронд 1 км төмөр замыг тавьд юм. Яг манай шиг юм ердийн өндөр. Хамгийн дээд нь 2 сая 800 мянга болт юм лээ. Хамгийн гам маань тийм өндөр юм дээр явах төмөр зам. Гэсэн чи эдрий чинь сая тавьж байгаа төмөр зам чи 1 км нь 3 сая доллар юм шүү дээ. Тэр энэ мэтлээ ингээд зүгээр гадуур энэ төсөвд суугаагүй мөнгө шүү дээ. Тийм үстэй. Тэгэлгүй яах вэ? Наа чин
юу яасан 2023 онд манай эдийн засаг нэг ковидын дараа хүндрээд 20 бидний биш та наадах чи яагаад мэдсэн гэхээр наа чи автокрэний гэрээнд байх. Автокрэ маш их замбрааг төрийн нууцд авч байгаа заа хин ч мэдэх хэрэг байхгүй. Бицэн хүн цаашаа одоо ярих хэрэг байхгүй. Хэрвээ ярих юм бол шоронд орно гэдэг байдлаар энэ нууцын зэрэгэлд оруулж агаад асар хэмжээний одоо олон гэрээ хийсэн юм аа автокрэ. Тэрний нэгийг одоо ярьж байна л та. За энийг хэн илрүүлсэн гэж энийг нь шүү дээ олон улсын валютын сангаас мэдээлэл гаргасан. Танах бол асар хэмжээний одоо баялгаа гаргаж байна. Гэхдээ танах руу ч нэ шүү дээ валют орохгүй шүү дээ. Энэ чинь одоо ямар тэр дээр үеих шиг биш хармаанда доллараар нуугаад ороод энэ бүх системийг чинь хянажаадаг байхгүй юу өнөд. Энэ олон улсын валютын SWIFT одоо тэр SWIFT гээд банк хоорондын үйлчлэгээр ингээ харж байгаа шүү дээ. Тэр том олон улсын одоо энэ бид нар чинь нэг хар юунд орлоо шүү дээ. Саар жагсаалт, хар жагсаалт. За энийг одоо хариуцлах тэр байгууллага чинь за асар хэмжээний юу гарч байна, баялаг гарч байна. Ерөөсөө энэ Монгол руу буцаж орохгүй байна гэдэг. Ингээд олон улсын валютаас 23 оны 6-7 сард санаж байна. Юу яагаад хэвлэлийн хурал хийгээд танаа монголчуудын одоо их замбраагүй байна гэдэг ийм мэдээлэл гаргасан байхгүй юу. За энэний дараа яалчгүй автокрээг ярихгүй болохгүйсэн. Та нар ингээд зүгээр бартрын гэрээ хийгээд хамаг мөнгө чинь өөр тийш урсаад байна гэж. Ус руу ч орохгүй нэг ийм зүйлийг олон улсын валютын сан хийсний дараа хөссөн хөсөөгүй эдний энэ засгийн газар тэр автокрээнүүдийг нэгдээд бүх аюул боллоо шүү дээ. Тэгээд баахан гэрээнүүдөө цуцлаад яасан одоо нэг 3 гэрээ нууцын зэрэгтэй байгаа. Би тэрийг мэдгүй байна. Одоо тэнд хичнээн одоо их найдын холгоо дээр юм явж байгаа. Тэрний энэ ганцхан жишээ наад одоо Гашуус хот руу тавьсан төмөр зам асар их хэмжээний тэр чинь тухай тооцооллыг гаргачдээ юм байлаа. Гэхдээ энэ одоо дэлхийн нийт глобалчлагдаад бүх юм ил тодорхойлцсон үед болоо шүү дээ. Юм нуун гэж байхгүй. Километр зам элсэн сөлд хэдэн 1 км зам ямар өртөгтэй байдیں۔ Монголын уул хад Монгол шиг уул хаттай газар одоо тавихаар хэд байдیں гэдэг нь бүгдөө зүгээр захын жоохон хөлтөл олоо мэдчих юм байхгүй. Тэгэхээр хулгай хийх боломж байхгүй. Гэтэл улсын нууцд авж жагаад энийг хийнэ гэдэг бол Гүм Баатар зориг. Одоо нөгөө нэг би түрүүн анх хэлсэн ш жишээ одоо 37 тэрбум долларын өртөө болох ч аргагүй шүү дээ. Ингэж хулгай хийхээр ингэж цүм итгэхээр би бол одоо нэрээ Монгол ардын нам дотор хилдэг шүү дээ. Танаад ганц шодрох хүн байна. 10% ингээд нэг гişүн байгаа шүү дээ. Хэн мэдгүй одоо тэр 10% ингээд нэг гişүн байгаа шүү дээ. Гэхдээ тэр үе шиг шодрох хаал 10% авчиж чинь 90% нь устдаа зориулна. Энэ чинь одоо гайхав шиг. Гэтэл наадах яриад байгаа автокрэ мөрөд 60 70% тэр ногоон автобус чинь 60 70% нь хулгай хийж шүү дээ. Ингэж болохгүй шүү дээ. Ийм аимшигтай. Гэхдээ ятгахтаа одоо баг нэг нөгөө хэлэхэд одоо нэрээ 10% нь хуульчилж өгөөд энэ нөхдөөд одоо тэгээд тэгтэл 10% дээр эдгээр ханахгүй байна гэдэг бол аимшиг юм байгаа байхгүй. Энэ ус орныг бодож байгаа, энэ ус орны ирээдүг бодож байгаа юм алга. Наа чинь асар их хэмжээний их найдар тооцогдох ийм асуудал байгаа. За яг хөө энэ нэг намын одоо ингээд дарангуулдор байгаа учраас наад асуудлыг чинь ингээд хэрэг үүсэхгүй. Мөнгө бол мөртөө тэр бол хизээч хууль зөрчсөн асуудал бол хуулийн одоо шудраг хуулийн өмнө очно гэдэгт би итгэлтэй байна. Хизээ нэгэн зав тэг очуулж таарна. Энэ улс орныг иддэг, энэ улс орныг энэ тонн дээрэмддэг хулгайч тонуулчдыг одоо ангилдаг. Тэр дотроо улс орноо хулгайлж томдог хүн бол байж боломгүй хүн биш гэж ингэж үздэг шүү дээ дэлхийн нийтэд. Улс орноо хулгайч. За яг хөө ингээд архиуж байгаа түүний юм дээрэмдэд авсан асуудал байдаг хүн хоорондын айцаа. Гэтэл улс орноо дээрэмднэ гэдэг бол бодлоготойгоор маш том системийг ингэж зурж агаад маш олон хүнийг оролцуулж агаад хууль хяналт за дээр нь одоо дөрөв дэх засгалд хэвлэл мэдээлэл хөдөлж авч байгаа гэдэг энэ дузрын систем баггүй. Ийм системийг үрж ийн гэдэг бол одоо айхтар юу гэж энэ хаамчтад бид нар нэрлээ сурсан X-тэр гэдэг энэ сэвч нар чинь юу мөнгөний харсан чинь хэдэн тэрбум төгрөг мөнгө өгсөн чинь тэрбум мамаар нь сэвч тэгж байгаа. Наад бол чинь тэрбум төгрөг чинь юу ч шүү. Одоо наадаа чинь би парламентд 3 дахь жилдээ сууж байгаа учраас энэ гишүүдийн яриа хөөрөө бүх юм үргэлж сонсдог. Арднаас идэвшүүн хэлж ирсэн. Мөнгө нь хэлтэн багтгаа байгаад алтан гултмаа хийгээд ингээд хадгалаа байж гэн. Тэр өмтөн болсон та нар. Гэхдээ авилгалтай тэмцэх газрын та нар ажиллаа хийлдэ 20 гудамжин зогсож байгаа 20 хүүхдийг оруулаад
та нарын оронд тавиа шалгах чинь гараад ирэхээр тодорхой юм байж дээ гэж хэлжсэн байхгүй. Тэгэхээр би юу яриад байна гэхээр одоо шүүмжилдэг хэвлэл мэдээл 4-р засаглаа бүгднгийн мөнгө өгөө залгицсан. Дээр нь хүчний байгууллагуудаа бүгднгийн одоо ингээд өөрийнхөө халаасанд хийцэн. Ингэж чинь том улс орны тонн дээрэмт хулгай. Энэ бол мап, энэ улсын эсрэг маш ноцтой юм гэмтэрбүүд байхгүй юу? Би бол тэгж л үзэж байгаа. Тэгээд 2019 оноос хойш оюутны хэрэглэх газрын дарга тэгэл ерөнхий сайд хийгээд одоо 5 дахь жилд болж. Энэ хугацааны тэр аптек гэрээ, нууцын гэрэлт орсон гэрээнүүд бол дан оюутны таамаглалт зүйлж штэ. Тэглэвэ энэ дээр бол нэг гайхаал одоо хулгайчийг хайгаал майгаад гэх юм байхгүй юм байна. Бид нар үед нь л хэлжсэн 44 их 80 төгрөгийн хулгай, оюутны хулгай, энэ төмөр зам 13 их 80 төгрөгийн хулгай бол Халтмаагийн Батлага оюутны 2-ын хулгай. Одоо энэ салхитын мөнгөний ордыг ах дээрэмтгүүл явуулж байхад эн чинь бас төсөөс гадар оржсон мөнгө шүү дээ. Тий. Тэгээ энэ мөнгөний хаашаа алгуулж одоо 800 тэрбум төгрөг нь өөртөө байж шүү дээ, тий. Тэглэвэ яах вэ? Тэр энэ мөх хулгайч нь бол дандаа оюутантай холбогдож байгаа хулгайнууд гэхгүй. Тэгээ төсвийн гадар хулгай гэдэг. Одоо энэ 14 мега төслөхөд байгаа энэ чинь мөнгө төсөвтөр тавигдаагүй үсттэй. Эн чинь тэгээд энэ төсөвтөр тавигдлаг байт. зарим сая юу ядлаа 126 гишүүн 6 сард сонгогдлоо шүү дээ. За 126 гишүүний хамгийн анхны хийсэн баталсан хууль бол төсвийн тодтол буюу 8 сард төсвийн тодтол орж ирээд 1.3 их 80-ыг энэ 14 мега төслийг зөвхөн Т100 дээр төсөөс тавьсан шүү дээ. Гэтэл одоо биш үү те энэ одоо энэ 14 яриад байгаа мега төсөл чинь 120 их 80-ийн одоо өртөгтөө энийг бид нар хаанаас олж чадахгүй ийм байдалтай болцсон байгаа. Гэтэл зүгээр Т100-д 1.3 их 80 гэдэг чинь асар хэмжээний мөнгийг одоо бид нар энэ 126 гишүүн чинь одоо барыг мэдлгүй за мэдлгүй яачиж штэ. Нэг их 80 төгрөг гэдэг бол аимшиг юм мөнгө штэ. 1-ийн ард 12 төгрөг штэ. Тэг 3 тэрбум төгрөгөөр чинь за нэг баг сургууль нэг эсвэл нэг юу болчихж байгаа юм. Цэцэрлэг. За тэгэхээр чинь эн чинь нэг их 80 төгрөг чинь 3 гэдэг чинь 330-40 сумдаа нэг сургууль очих мөнгийг л одоо зүгээр зурган дээр ингээ явуулж байна. Гэтэл шүү дээ одоо та нар хараараа тэр мега төслөгөө сайд нар яриад байсан ярихаа байцсан байгаа. Яагаад тэгэхээр мөнгө байхгүй. Тэгэхээр одоо тэр Т100 дээр асар хэмжээний төсвийн мөнгийг тавьсан нөхдөд хариуцлага байна уу байхгүй. Монголын төр хариуцлахгүй болсны нэг одоо жишээ байхгүй. Ерөөс тоохгүй шүү дээ. Нэг их 80 төгрөгийг энэ байдаг юм энэ бараг нэр инээд нь хурж байгаа шиг шүү дээ энэ хүмүүс. Гэтэл энэ улс орн чинь ямар хүнд байгаа вэ? Энэ ард түмний амьдрал ямар хүнд байгаа вэ? Энийг ойлгож байгаа, мэдж байгаа хүн алах байна. Энэ төрийн үүргийг вэ шүү дээ, тийм үү? Бүлгэлж нийлээд хулгайлж иддэг гэж ойлгоцсон улсуудын л одоо юу яваад шүү дээ. Түүнээс одоо тэр Монгол ардын нам намдаа биш. Монгол ардын намд шудраг хүмүүс байгаа, ардс намд шудраг хүмүүс байгаа. Гэхдээ энэ ч одоо хулгай зэлгээ чинь болохоо байлаа. Дандаа юм бүлгэлүүд одоо нийлээд ингээд төрд гардаг, төрийн одоо энэ механизмыг хулгай зэлгээндээ буруу ашигладаг ийм аимшигтай зүйл бий болчлоо. За энийг тэгээд одоо нэг яралтай аль талаас Монгол ардын намж бай, амж бай одоо яах хэрэгтэй. Зогсоохгүй болохгүй. Ер нь ардсан нам л одоо энд манлайлж оролцохгүй бол Монгол ардын намч мэдхгүй. Тий, би нэг юм харахгүй энэ ингээд түүхийг би ч нэлээд түүх сонирхож уншдаг. Тэгээд энэ түүхийг эргээд одоо ингээд харж байхад хорлоогийн чав болсон яг хийсэн юм яг одоо харагддаг байхгүй. Тэр лүмбиг гиндэн дэмдэрэг гээд лүмбиг тэр Японы тагнуул гээд тэр хэлс хэрэг тэдрийг гүтгээд тэр хүмүүс чинь алууллаа штэ. Тэнгуут өөрөө Кремльд очиод нийлчихэж байгааз. Яг тэрэн шиг манан маф гэж яриад за Халтмаагийн Батулга одоо энэ шудраг усын хонгол монгол ярьсан хүмүүс Нурбалтуу өдөр өөрсдөө Монгол ардын намтай очиж тэрвэрлдээд одоо ган төмрөөр дамжуулаад яг энэ сүлжээг хийсэн байхгүй. Жинкнээс яг энэ бодит сүлжээ бий болцсон байхгүй. Нөгөө хонгол монгол нь одоо яг жинкнээс угсрагдсан байхгүй. Тэр хийх юма төрүүлж ингэж хүмүүс давж үлгэж үзүүлдэг юм байна. Хүмүүс тэр нь ямар пупа балер юм бэ гэж харж агаад бидний түүхлөө л да. Гиндэн дэмдийг алдсан байна. Лүмбийг алдсан байна. Гэтэл яг чав бас өөр Кремлийн ардын комиссаруудын зөвлөлөө өөрөөр хэлбэл Оросын тухайн тагнуулын гавьт ажилд авсан байгаа байхгүй. Ленин 2 удаагийн одонтой. Тэ. Яг энэ шиг Халтмаагийн Батулга яг энэ схемийг хийж зураад
Тэгээ баталгааны толгой өрөхгүй л тэгээ хаанаас өгөөд байгааг нь ойлгомжтой ингээ харагдчихж байгаа хэрэг. Тэгээ яг энэ зургийг эхэлж төрүүлж Мегомбийн хол дэлбэгдэрж өгдөг хоёр хүнд авч дүүжилж үзүүлээд бүгдөө тэрлүү пупаар нөлмөд одоо хүртэл нийгмээр тэр хүмүүсийг л цовдлж л хамгийн гол нь тэр хүмүүс яг юу буруу хийсэн бэ, хулгай хийсэн байгаа юм гаргаад ирээ тавьчихаар ерөнхий сайд нь одоо хүртэл байхгүй. Би зарлнаалагдаг ганц хүүхдээ. Тэр ийм байдгийн байна. Би бол энэ өнцгөөс нь харсан. Тэгээд за одоо бол яг Халтман Батболог өөрөө ингээд ард нь суугаад оюурд нь ган төмөр дор шандгуур ингээд багцлаад ингээд барьцсан байдг юм байна. Манай цаахайл тэр ууданд тэгээд ингээд жоохон салхируулж байгаа буцаага хаачдаг юм байна. Тэгэл ингээд жинкнээс таны хэлээд байгаа шиг одоо ингээд хэдийх 80 төгрөгийн хулгайчлаа. Одоо сайн нэг хууль орж ирсэн шүү дээ. Орж ирэх гэдэг ингээд буу юм боллоо шүү дээ. Зээл юуны гадуур төслөө явуулахын тулд том хөрөнгө оруулалтууд явуулахын тулд гадуур төсвийн гадуур юу тавиулъя гэдэг. Зээл өөрийнхөө асуудлыг гадагшаа төсөөс гаргачих гээд тийм. Энэ яг ямар учиртай юм болж байна. Энийг та энэ бол шүү дээ ерөөсө болохгүй юм байгаа юм. За тэр чинь энэ зээлтэй холбоотой асуудал бол төсвийн бүрэлдэхүүн хэсэг байхгүй юу? За. Тэгэхээр би одоо нэг ганц жишээ хэлээ л да 2024 оны төсөв дээр манай төсвийн зарлах чинь 30 их 80 за тэрний чинь шүү дээ 3 их 80 нь гадаадын нөгөө зээлийнх нь миний түрүү яриад идэг айхтар зээлийн чинь 3 их 80 шүү дээ. Хүүгийнх нь төлбөр бяцхан хэмжээний бас нэг жаахан төлбөр хийхэд нэг 3 их 80 гэдэг чинь 1 тэрбум долларыг зүгээр ингээ хүүндээ хайж ш нөгөө буруу бодлого чинь 1 тэрбум 3 их 80 төгрөгөөр хичнээн мянган одоо юу хийн штэ 1000 сургууль барих 1000 цэцэрлэг болох мөнгийг бид нар ингээ зүгээр хүүндээ өгч штэ энийг хэн ч ярьдаг. За 3 их 80-ыг ингээд юу яаж штэ одоо зээл байна. За тэгэхээр штэ хэрвээ одоо ингээд энэ хуулийн дагуу 3 их 80-ыг бид нар хасчих юм бол төсвөөс гаргаа хайчих юм бол хин жавхлан яах вэ? 3 их 80-ийн ашигтай ажилласан төсөв нөгөөх өрөөгөө ингээд төсвөөс гаргачихаар 3 их 80-ийн төсвийн одоо ашигтай ажилласан одоо баатар багтуулах нь шүү дээ. Гэтэл бид нар энэ чинь ерөөсөө өрхийн одоо өртөө ерөөсөө ялгаа байхгүй айл гэрээ өрхийн өртөө би доржоос авсан өрийгөө хүнээс авсан юм чинь миний өр биш гэж хизээшил болохгүй байхгүй гадагш. Миний орлого зарлага за тэгээд өрийн энэ 3-4 хэн бүрэлдэхүүн тооч нь ерөөсөө энэ төсвийг боддог төсөв дотор байж идэг юм байхгүй. А тэрий чин гадагшаа гаргаж хайна гэдэг чинь нөгөө миний ярд гадаад өрийн асуудал нэн хүндэрсэн учраас ард түмэнд одоо мэддэггүй хүсэж байна. Тэр жилд 3 их 80-ыг буюу одоо тэрбум долларыг одоо хүүндээ өгж байгаагаа ард түмэнд мэддүүлэхгүй. Төсөв дотор ороод ирэхээр одоо надаас ахуулаад захын өнөхвий па одоо эн чинь геометрийн прогрессор бидний хүү өсгөх байхгүй 3 ингээд одоо дараа жил нь хэд болох вэ? Энэ жилийн эхний улиралд баг 2.45 гэдэг чинь эхний одоо улиралд баг 7-800 сая долларын хүү төлцсөн байж тийм шүү. Тэглгүй яах вэ? Тэгэхээр энэ чинь аимшигын тоо энэ дээр байгаа. Энийг ард түмний анхаарлаас авч хаях чинь за тэгээд өөрөөсөө их мундаг төсөв яасан алдагдлгүй төсөвтэй юм шиг ингэж яах гэж байна. Ерөөсөө би сангийн амнаас энэ одоо үйл хөдлөх юм хийж чинь гэж ингэж харж байгаа. Яаж ботсон ч гэсэн төсөв дотроос үр зээлийг гаргана гэдэг юм ерөөсөө байдгүй маа. Тэр тусмаа манайх шиг явдал үргэж төсөвдөө тодорхой хэмжээний зээл тусламж аваад тэрийг ашиглаж байгаа улсууд чинь авж байгаа юм бол орлого гээд авчихна шүү дээ. Тэгээд тооцоороо юу байхгүй. Тэр зүгээр одоо яг нөгөө авилгалын нөгөө хүүхдүүдийнх нь мөнгө орж ирж байна. Тэгээд тэр мишгэл юм болох гээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол дэлхийн 200 улс дотор байхгүй ийм асуудал. А Мадура гэдэг одоо тэр Венесуэлийн юу байсан? Тий. Одоо ерөнхийлөгч нөхөр. Энэ нөхөр нэг иймэрхүү юм хийсэн. Монголын юуны дэлхийн түүхэнд энэ ч нөгөө өр зөөлөө яагаад хамаг гадаадын хөрөнгө оруулагчтай хөөж гаргаад одоо дэлхийн супер баян супер сайхан амьдарч ирсэн одоо энэ өмнөд Америкт хамгийн одоо хөгжилтэй байсан улсыг дэлхийн хамгийн хадагт авч чадлаа шүү дээ. Юусе хитгэн 10 жилийн дотор энэ хоёр дураар нөхөр гарч ирэл тэгэл 15-нд тэгэл одоо манай дотор одоо ийм сэтгэдэг гişүүд байна. Тэр нь 30-40 хүрсэн гэдэг бол аимшиг байхгүй юу? Тийм байна. 40 хүн гэдэг яг би зарим гişүүдтэй уулзч учрыг хэлсэн. Санамсргуу зурцсан байлаа л гэ тэгжээл л дээ. Тэгэхээр ийм хууль үүдэн төсвийн тухай хууль
өрийн удирдлагын тухай хууль, төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэдэг энэ үрзээлтэй холбоотой бүх асуудлыг шийддэг их хурлын гишүүнд энэ 3 хуулиараа бүх эрх мэдэл нь байгаа. За. Тэр одоо ингэж яриад байна шүү дээ. Мега төсөл хэрэгжихгүй болчихно барьчихна. Тэр одоо шатхууны үйлдвэр болохгүй болчихно. Тэр эрдэнэ үрэнгийн үгүй энэ 3 хуулиар чинь тэр өөрийнхөө таазыг дээш доош нь болох бүгд их хурлын гишүүд байж байгаа юм баггүй юу. Тэгэхээр энийг хуулиа уншихгүй байна, тэрийгэ мэдэхгүй байна. Тийм учраас ийм илийн балаа юм хийж явж байна. Энд чинь одоо дэлхийн нийтийн шившг болох юм байхгүй. Түүнээс эсэргүүцэд яагаад байгаа юм байхгүй. Тэр мега төсөлтөө бүр огт хамаа байхгүй зүйл. Тэр ийм байж болохгүй. Энэ хаашууд энэ орж ирж байгаа шинээр орж байгаа гişүүд энэ чухал хуулиудаа уншдаг байх хэрэгтэй. Өөрийн гэсэн тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй. Яаж батсан ч гэсэн зүгээр өрхийнхөө орлогодоор тооцоол. Гэхдээ яг хөө авилгаар авсан мөнгийг бол өрхийн орлогодоор бол яахгүй шүү дээ тий. Нуу шүү дээ. Тэр үсгэл юм байгаа байхгүй. Авилгаар авсан юм тэрийг ингээд тэргээр машаа авчлаа гэх юм доо танах ямар мөнгөөр машаа ав гэхээр ямар авилгаар авлаа гэхээр тэрийг нуух хэрэгтэй байхгүй. Ерөөсөө тийм л үзэгдэл гэж ойлгож байна. Энэ байж болохгүй юм. Энэ нэг ингэдэг шүү дээ. Би загүйсан санаж байна. 24 оны төсөв хэлж яхад Алтууыг Норвег Алтуугтай жавхлан хэрэлтэд Чингис бондыг чинь өрийг даасан шүү. Бид нар Мазала бонд ч өрийг даасан шүү гэдэг. Тэгэхэд хэдэн төгрөг авсан байдаг юм бэ? Одоо яг Монгол ардын аваад хичнээн төгрөг нэлзээ. За тэгэхээр бондын түүхийг ярьж байгаа. Бондын түүх гэдэг бол Монголд 2012 оны 3 сард орж ирсэн Сүү Батболдын засгийн газар. За 12 оны 3 сар гэдэг яагаад би яриад байна гэхэд жинхэнэ манад одоо нэг энэ оюутлогоо хөрөнгө оруулалт ороод ирсэн нүүрсний үн тэгээр татцсан гайхамшигтай эдийн засгийн гоё үе байхгүй. Яг тэгэхэд 3 сард Сүү Батболд евробонд $600 евробонд босгоод 12 сарын 6 сард нь алтсан нам ялангуут нөгөө нүүрс зисийнх нь үнэ навсаатлаа газар дунаад $20-30 болоод ингээд төсвийн орлого нь бүртгэж яваад ингээд хүндрээд ирэнгүүт тэр юм $500 сая 2 хуваа Чингис бондыг авсан. За ингээд ихний 2 бондыг та нар хардаа Чингис бонд гэвэл арилдол шүүмжлээд идэг гэтэл 600 саяыг тэр боломжтой үед нь Монгол ардын нам буюу одоо энэ Сүү Батболдын засгийн газар авсан. Энийг ярьдгүй ийм аюултай байхгүй. Тэгээ ард түмэн болохоор артс нам гарч ирээл авцсан юм шиг одоо гэтэл урталт нь тийм сайхан боломжтой байж 600 саяыг аваад юу зарцуулсан гэж бодож байна. 2008 онд энэ баяр их орны шүү. Их манайхан болохоор нэг сая эрдний хуу өгнө гэдэг ингээд амлсан чи идэрвэ шүү дээ. Боломжгүй шүү дээ шүүмжээс сандраад 1.5 саяг иргэн болгоно бэлнээр өгнө гэдэг. Тэгээ энэ чинь улс орны одоо энэ өрийн одоо хамгийн одоо гол суурийг энэ дээр тавилаа шүү дээ. $1 тэрбум иргэдэд тарааж өгсөн. Би тэр нь одоо сайн муу гэсэн бодлогогүйгээр ингэж тарааны зээл аваад тараана. Тэгээ тэр нь одоо хүртэл төлөгдөг. Одоо энэ евробонд Чингис бонд чинь төлсөн төлөөгүйгээр төлөөгүй. Нэрийн өөрчлөлт хугацаа нь болоод төлөгдөд ирэхээр нэрийн өөрчлөлт хуралдаа юу гэдэг нэрийн өөрчлөлт одоо ч сүүлийн үед ч нөгөө юу гэд бонд болцсон байгаа. За юу гэж хэлээ Century бонд нь шүү дээ. Одоо бидний үед ч нөгөө хуралдаа бонд, юу бонд, Чингис Мазала гэдэг ингээд нэртэй Century бонд 5 ширхэг яагаад тэгэхээр хүний тарих угаах гэж байгаа. Century 1 2 3 4 5 гэхээр хэрвээ энэ чи өөр нэрээр нэрлэх юм бол PPA гэдэг хүмүүс шуугилдаад орно шүү. Тэгэхээр чи ийм ухаа байгаа. 1 2 3 4 5 номод бонд ингээд 6 бонд энэ чинь дандаа нэг уртыгаа бондыг төлөхгүй болонгууд юуг нь өсөөл жаахан илүү аваад тэгэл ингээд нөгөө шин бонд өсвөл тэгээ тэрийгээ бид нар бондыг чинь төлсөн мөсөн гэж хэрэлдэг бол галзуурлаа байхгүй ингэж болохгүй шүү дээ. Доржоос авсан сая төгрөгийнхөө зээлэнд батаас сая 200 авч өгөөд хүмүүстээ нөхчөөд одоо би доржийн зээл байхгүй. Гэхдээ батын зээлтэй байхгүй. Гэхдээ би сая төгрөгөд төлөөгүй. Ерөөсөө л ийм үзэгдэл байгаа байхгүй. 200-г нэгэд авсан ба шүү дээ. Тэгээд яг хүнтэй аваатайгаа хэрэлдэг. Би батын өрийг төлсөн шүү дээ гэхээр нөгөө энд бас нэг өөр байж дээ. Тэр ямар хамаас би чиний тавьсан батаас авсан сая төгрөг чинь төлсөн шүү дээ ашиглаад байгаа. Гэтэл нөгөө өр зээл нь нөгөө өрх чинь сая 200 сая 300 болоод энэ талд нь батыг биш доржих болцсон явж байгаа. Ийм юм байхгүй. Тэгээ энэ иргэдийн тарих угаахаа Century 1 2 3 би их л гайхаад байсан чинь өөр нэр бодоод олцдгүй юм гэдэг би сүүлд ингээ анзаараад байсан чинь нөгөө янз янзын бонд ячаар хүмүүс ингээ хяналтанд авчих байхгүй. Тийм учраас хяналтаас нь
нөгөө тийм нэг ганцхан нэг тийм сенчури гэдэг 1 2 3 4 5 байхтай байхгүй. Тийм одоо 5 өртөө дээр номоод гэдэг чинь одоо гэж нэг сенчури өнтөрсөн. За номоод чинь би одоо нэг яг бас нэг амар өндөр. 800 сая доллар энэ чинь дандаа 500 саяас дээш долларын одоо бондын өрөөд өөш. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол нөгөө нэг бидний тэр 50-д нөгөө ард түмэндээ тараасан хишгийг чинь 600 сая долларын одоо хүртэл төлөгдөөгүй явж байгаа. тийм байна. Тэр долларыг тараахтаа яасан гэж зүгээр зээл аваад сонгуулийн самдраал тараасан энэ нөгөө хятадын Шинхуагаас илүү нөгөө зээл 500 саяыг бас аваад Чалкагаас аваад тэр нь одоо саяын 2020 он төлөгдөж шүү дээ. 12 оны юмыг яриад шүү дээ. Тэр энэ ус оронд ямар их гамшиг тавьдаг. Энэ одоо ус төрчдийн одоо тарьж байгаа гай бол энэ ирээдүйд айгүй их ус оронд гай тарьж байгаа байхгүй. А тухайд нөхдүүд яадаг тэр бонд усгаал энэ тэнд хүмүүс янз бүрийн бүтээн байгуулалт өгөхдөө ёстой нөгөө нэг 10% гэдэг шиг 10% аваад хармаалаа. Тэгэл энэ ус орныг бол бааш ёстой хотгож хаяад хайчаал ингэ явчихдаг. Би нэг телевизээр гарахаараа төлцсөн чи ийм өртөө ийм танаа нам ийм өртөө гэд аль нь одоо энэ Чингис бондоос жоохон мэдээж энэ бүтээн байгуулалт ихээс тий холбосон эрчим хүчүүдийг холбосон тий. Тэр бол бүтээн байгуулалт үзсэн. Би тэр сенчер гэдэг одоо танаас сонсч байна. Энэ 5 бондор юу исэн бэ? Та ямар юм гэдэг уртлах бондыг л өсгөө тэр 37 дотор чинь засгийн газрын 8 тэрбум доллар дотор чинь нэг 2-3 мянган долларын ийм бондууд байна. Бус нь бол зээл байна. Гэх мэтлэнгээр энэ бол нэр бүр хилдэг биш. Энэ нь ард түмээр чинь тоглоом хийж шүү дээ. Тэгэл бонд 13 бонд босгосон байдیں۔ Засгийн газар. Тэгээд ганцхан ярьдаг нь Чингис бонд. Чингис бондод үлгэр жишээ болно бонд шүү дээ. Тэг хамгийн сайн бонд. Яг хямралын үед маш их юм хийсэн. Тэгээд минь ардсан нам тухайн үеийн манай намынхан ба шүү дээ. Ард түмэндээ зөв бодтой мэдээлэл өгч чадаагүй хоорондоо хөдөлцээд ингээд 13 бонд авсан мөртлөө ганц бонд авсан Чингисийн одоо улс орны хөрөнд оруулсан гэж ярьдаг. Гэтэл анхны бонд нь евро бонд байдаг. Чингис бонд яг 1.5 тэрбум доллараар заяа Монголын 21 аймагт зам тавьсан. Амгалангийн дулааны цахилгаан станцыг барьсан. 3-4 дугаар цахилгаан станцын одоо тэр өргөтгөлүүдийг барьсан. Боинг онгоц судалдаж авсан. Энэ одоо нийслэлийн одоо тэр лагер руу явдаг тэр сайхан замыг чи хоёрыг нэ замыг чинь тавьсан. Энэ нисэх рүү явдаг зам чи ямар гачин гамшиг юм бэ лээ. Энийг чинь тавьсан. Энэ богдуулын уртлаар тавьсан. Гэх мэтлэнгээр 888 компанид зээл өгсөн одоо үйл ажиллагааны сайжруулах. Гэх мэтлэнгээр 1.5 тэрбум доллар гэдэг бол асар их одоо бүтээн байгуулалт хийсэн. Гэтэл би түрүүн хэллээ шүү дээ. 1 тэрбум долларыг зөвхөн хүнд өгж ш. Зөвхөн хүнд тэр замбрааг зарцуулсан. Гэтэл 1 тэрбум доллараар ямар их бүтээн байгуулалт хийдэг ардсан намынхан үзүүлсэн. Гэхдээ одоо хамгийн муу нэртэй хамгийн хулгаас нэртэй ардсан нам авсан. Тэр за энэ нэг юм яриад гэх. Энэ Эрдэнэ хов эх орны иш хоёрыг хүмүүс ядагддаг. Эрдэнэ хов бол одоо 1072 хувьцаа шүү дээ. Энэ бол хувьцааны тухай ярьсан. 1072 хувьцааны тухай. Одоо хүн болгоо Эрдэнэ хов шиг авч Эрдэнэ хов гэдэг. Энд чинь бол одоо нэг үзээ ядаад гэдэг тэр элбэг дөржийг л үзээ ядаар дүүжиж алъя гэдэг тэр хүнийх нь хийсэн ажилд одоо энэ 1072 хувьцаа чинь. Энэ эргэлтэнд оруулна гэж дааган болдох тооцоод энэ утсан мэт юм лээ. Эргэлтэнд оруулах гэдэг хөрөнгөний бирж дээр эргэлтэнд оруулах хэрэгтэй байсан юм. Тэнгууд эдгээр гарч хаацсан. Энэ 1072 хувьцаа чинь тэр Эрдэнэ хов гэдэг байгаа юм. Гэтэ. Эх орны ишг чинь бол таны дэд байгаа тэр бум төрөл тараад. Энэ хоёр чинь хоёр ялгаатай тий. За тэгэхээр өштэй би хувьцаа ярьсан ч хэдүүл бас хувьцааг ард түмэнд бас тайлбарлаа. Хувьцаа гэдэг бол шүү тийм үү. Эд хөрөнгөний баталгаа гэсэн үг байхгүй юу? Би эд хөрөнгөтэй гэдгийг одоо би миний байрны одоо гэрчлэгээ шүү дээ. Тэр л гэсэн үг байхгүй. Би энэ даваад орж ийн байртаа шүү нэг 2 өрөө байртаа шүү гэсэн. Тэр үе шиг 1072 хувьцаа гэдэг бол энэ одоо Эрдэнэс тавталгаа компани би тодорхой хэмжээний өмчийг эзэмшигч байхгүй юу? За би өмчийг эзэмшигч учраас яах ёстой гэхээр үр хөвгтөө өглүүлж болно. За над мөнгө хэрэгтэй бол тэр чинь тодорхой хэмжээнд бас зарчиж болно шүү дээ. Гэтэл тийм байхгүй шүү дээ. Юу вэ гэхээр сонгуулийн өмнө 100 цаас өгч хашгируулдаг. Ард түмнээ өсгөлөн байлгаж жагаад энэ чинь хувьцаа тэгэхээр биш байхгүй боддог. Юу гэхээр сонгуулийн өмнө хошгруулж нөө ядарсан ард түмнийг өсгөлөн байлгаж жагаад нэг сонгуулийн өмнө 120 цаас шиддэг. Ийм л одоо зүгээр энэ ард түмнийгээ одоо доромжилсан одоо хувьцаа биш доромжилсан ийм юу болчлоо хувьцаа нэртэй ийм арга болчлоо шүү дээ. Ингэж болохгүй шүү дээ. Ерөөсөө заллаа шүү дээ. Чи юу гэсэн тийм хувьцаа гэж хаана байсан? Би зармаар шүү дээ. Би үр хөвгтөө үлдээмээр шүү дээ. За.
Тэр 2-7 хоногийн өмнө тэр нөгөө юу орж ирсэн бас. Биржийн тухай хууль орж ирсэн. Тэгсэн чинь тэрэн дээр одоо нөгөө Ганбаатархаас нэг юм гарч ирж байгаа байхгүй. Аптекерийн чинь нийт өрн 18 их найд болцсон байна шүү дээ. Бид нар танарт 2.5 их найдын зөвшөөрлөг өгсөн. Тэгээ өмнөх засгийн газарт чинь өмнөх бол одоо 18 их найд болцсон байна шүү дээ гэж байгаа байхгүй. Тэр чинь 5 тэрбум доллар байхгүй. Тэгээ саяын таны яриад байгаа дотор чинь энэ 5 тэрбум орд юм уу? Би тэр аптек одоо 3 гэрээ нууцын зэрэгэлтэй гэж байгаа. Тэр хичнээн хэмжээнд байгаа би бол сайн мэдгүй. Тэр чинь нөгөө нууцаар хамгаалцдаг учраас тэрний талаар нэгдүгээрт ярьж болохгүй. Тэр нь хичнээн байгааг нь баг мэдж байгаа хүн. Одоо энэ тэр гэрээнд оролцсон улсууд л мэдж байгаа шүү дээ. Мань мэднэ бол мэдгүй шүү дээ. Тэр нуугаа айцсан. Тэгэхээр тэр бол тийм хэмжээний юу байх боломжтой. Яагаад тэгэхээр тухайн үед чинь бөөн хэрүүл маргаан болоод яаж хад Хүрлбаатар яг иймэрхүү юм ярьсан. Их ярьсан. Ийм замбраагүй шүү гэсэн. Тэгээд энэ за Хүрлбаатарыг айж хусаа хийж шиг боллоо. Би нэг хардад Хүрлбаатарны бас янз янз юм мэддэв шиг байна. Тэнгүүт нь тэр нь усаа ажиллаа шүү дээ. Энэ ус орон ч ерөөсө хариуцлагагүй, замбраагүй, дураараа дургсан аимшигын ус орон болж шүү дээ. Бид нар ийм одоо төрийг одоо өгсөн байж шүү дээ. Сүүлийн 10 жилд. Тийм байна. Энэ амархан байж шүү дээ. Одоо бид нар Венесуелийн Мадура гэдэг дооглоод инээлдэд үгүй шүү дээ. Одоо манай энэ хүнсний үнийн өсөлт, энэ гадаад өрийн одоо нэн хүнд байдал, ард түмний ядуу байдал, энэ бүхэн бол ерөөсөө Венесуелийн араас энэ Аз төвднийг улс гарч ирлээ гэдгийг батлаа харуулж байгаа. Тэгэхээр чин наад одоо аптекерийн хит болсон гэдгийг нэм өвөл тэд идэж хэлэх аргагүй. Энэ чинь нуучж шүү дээ. Одоо сүүлд нь одоо өр зээлээ хэдүүлээ хууль гаргаж байгаа тусна гаргаад тавьчих гэдэг юм ярьж гин гэдэг бол энэ одоо бүтэн жил төлж байгаа тэр хүүнийх энэ ч одоо хариуцлагын асуудал шүү дээ. $1 одоо $1 одоо ингэж хүүндээ өгнө гэдэг чинь энэ ба юу хийсэн яагаад хэн ийм үр тавьсан бэ? Хариуцлагыг тооцох ёстой шүү дээ. Тэр мөр юу хийв те хамгийн гол одоо зөвхөн хүмүүс өгч шүү дээ. Хүүхдүүд бэлэг өгöd шүү дээ. Нууцаа өгөхдөө байр авч өгöd шүү дээ. Эш ах нэг юм асуудаг энэ та дээр нөө нэг ярьж тест хойлоо. Тэгэхэд өндөр настангуудын хэдэн хувийн зээлтэй хэдэн тэрбум гэдлээ. Энэ зөвхөн энэ тээзүүн дээр тавьсан мөнгөөс та 1.3 их 80 төгрөг. Тий. Эн чин тэр өндөр настай ахмадуудын өрийг тэглэхэд хангалттай хүрэхээр байсан мөлөө. Хүрэн шүү дээ. Тэгээ юу ахмадуудын өрийг тэглэгч нэг 7-800 тэрбум төгрөгөөр төлсөн. Тэгэхээр одоо энэ ахмадуудын зээлийг тэглэгч нь одоо яг өссөн л байгаа л да. Тэгэхэд биш одоо бол 1.3 гэдэг чинь нэг 3 их 80 орчмын өр зээлтэй багш байл ахмадууд. Тэгэхээр хөөхөө 1.3 талын л одоо өр зээлийн байхгүй болчихор мөнгө байхгүй юу? Багшны цалинг бол хангалттай нэм хүмүүс хангалттай байлгүй. Хангалттай. Энэ хууль хяналтын байгуул эмчнэрийн цалинг бол хангалттай нэмж шүү дээ. 1.3 дээр тэр хэрвээ зөв бодлого явуулж байсан бол тэр 3 их 80-ийнхаа тэр зүгээр хүүнд хайж байгаа мөнгөө л бид нар 4-5 их 80 энэ чинь энэ ард түмэн ятгатаа өсөхгүй те ахмадуудад одоо даралтныхаа юмаа санаа зовлгоогоор худалдаад авчдаг тийм үү? Тийм 5 их 80 хүний царай харлгуугаар ингээд амьдарч ийм боломж янзын цалинтай болох нь шүү дээ. Тэглгүй байх хэрэгтэй энэ чинь тэгэхээр чи буруу бодлого яваад байна. Энийг ард түмэнд нь бид нар ингээд оолн сайн хэлж явсан. Би ч одоо их нийтлэл янз янзын бичээл яриад идэг. Би тэгээд биш дотроо жаахан их дурамчхан байсан. За юу ч яриад нэмэргүй байна. Би нийтлэлч үчгээ байцсан. 100-аад нийтлэлсэн шүү дээ. Тэгсэн саяын залуучдын хөдөлгөөний хараа би дотроо баярлсан. Яагаад гэхээр залуучууд айгүй сайн уншд юм байна. Миний хэлж ярьж байсан. Бүгд нөрөө ярьж л шүү дээ. Тэгэхээр эн чинь одоо ирээдүй харагдаж байгаа байхгүй юу? Тийм учраас өргөжлүүлээд хэлж явах хэрэгтэй юм байлаа. Ярьж явах хэрэгтэй юм байлаа. Манус ямар тийм юунд гарч төрд орж ямар 5-10 цаасны төргөө хулгайлах юм биш. Бид нар тийм одоо хүсэлж байхгүй, тийм зоригч байхгүй. Тэгж нэрээ нэг хитгэн төргөн дээр баасдах одоо шаардлагач байхгүй. Хүн сүнстэй шүү дээ. Тийм учраас хэдүүлээ энэ чинь хүний амьдрал чинь богинохон байхгүй да. Тэгээ нэг нөө хулгаач новшин хүүдээ нэг төрөөс хулгай хийс авч өгсөн юм гинлээ гэдэг яриа бол тэр үр хүүхдийн амьдралд бол сүйд шүү дээ. Сүйд тэр чиний нэр хүнд хүн нэрээ гэдэг тогс өдөө гэдэг чинь ерөөсөө л энэ байхгүй. Одоо энэ авилгал авч байгаа хүн чинь нэр ус тэр хойно юу үлдэхэж боддгоо юм байна. Тийм учраас л энэ ус орно тон дээрэмтэй байна гэж ойлгоод байгаа шүү дээ. Яг нэг олон зарим нэг хүмүүс яадаг чамбай чамд ажил өгөөгүй болохоор гэдэг. Надаа энэ засагт нь орох шаардлага байгаагүй. Надаа 2 агентын даргын санал ирсэн би үгүй л гэсэн.
Би нэг тийм 5 сая төгрөг аваад тэгээ дээрэс нь хулгайг надад сонирхол байхгүй. Зөв байх ёстой. Эрүүл ингээд нийгэм болчих юм бол тэртээдгүй би хангалттай уурга тарихаараа хоолоо олоод идчихнэ гэдэг байхгүй юу? Нийгэм чинь ингээд сүнөөгд байгаа учраас миний нэр хөтлөөд байгаа маа. Тэрнээс би чинь хангалттай уурга тарихаараа хоолоо олоод идчихнэ байхгүй. Тэгэхээр ийм нийгмийн тухай бид нар ингэж ярьж явах болохгүй. Тэгэхээр яагаад би өнөөдөр төсвийн гадуур хулгай ярих гэдэг байгаа вэ гэхээр одоо нэг ийм яг би гэргийн төрийн эхлэхтээс 15 давхраас л явуулаад гэргийн 15 давхраас Хэрэг Батрын шийдсэн чулуу юм шиг байгаа. Орлогоо нотол гэдэг. Энэ орлого нотлох ямар ч боломж авахгүй. Одоо тэгэн гутлын эдгээр coin гэдэг юм руу оруулах гэдэг. Энэ таны яриад байгаа одоо энэ хулгайч 44 их 80 төгрөгийн хулгай одоо монголчууд мартцсан шүү дээ нэг. Улаанбаатар автобусны хулгай, Жидүүгийн хулгай, Сангуудын хулгай, түрэн би бас сая Ковидын хулгай, 20 80 төгрөгийн хулгай. Тэр ирээдүйн сангийн жишээ нь хахад юуг нь хууль нь байхгүй болгочоо тэр мөнгийг аваад идсэн биз дээ 2 тэр өмнө. Одоо шүү дээ энэ юу ерөнхий сайд нэг юм яриад нь шүү дээ. Баялагын сан гэдэг. Би ста мөнгө өгч байна. Энэ биш үү те. 2006-7 оноос хойш ийм яриа явсан. 2007 онд Монгол улсыг хөгжүүлэх сан гэж анх байгуулад бид нар бас мөнгө өгч өсөө. Хүүхдээ 20,000 цаас чинь. Дараа нь Монгол улсыг хөгжүүлэх сан болиулаад ахид эн чинь дандаа баялагын сангууд байхгүй. Ингээл яг тэр сонгуулийн үеийнх нь улс төрчид нь ард түмний тархийг угааж энэ одоо баялагаасаа мөнгө өгч чинь тэр чинь оюун эрдэнэ уртлын тэр баяраас авахуулаад бүгд худлаа ярьж ирсэн юм байхгүй. Ингээл ард түмний тархийг угаал баялгаа одоо хөөрхөн амт уртгаа манах чинь дороо мартчих юм ба шүү дээ. Энэ 5 дахь баялагын сан тэрний нэг нь ирээдүйн сан бол 2030 онд уул нь Атс намын өргөхгүй гэжсэн 2030 онд мөнгө төгрөгөө гаргах ёстой гэд хаацсан. За тэгээд энэ одоо бид нар чинь дандаа баялгаа идэж амьдарч байгаа үеийнхэн байна шүү дээ. Энэ баялаг чинь өнөөдрийн бидний одоо зарцуулаад идж явах баялаг биш байхгүй. Ирээдүйд энэ чинь монголчууд чинь бас бидний үр хөвгт эдгээрт бас тодорхой хэмжээний одоо процент хувь байх ёстой гэдэг үүднээс наад сангийн чинь байгуул айгүй зөв сан байхгүй. Тэгэхээр тодорхой хэмжээний мөнгийг байршуулад ингээд арвижуулаад байх ажил ковидын дараа ковид үеэр наад бол чинь хусаа хийцэн байхгүй. Ковид үеэр санг нэг хуулиа эдэр чинь шууд гаргаж ирж батлаад 2030 оны байхгүй болгож аял ганц заалтыг авч аял тэгээд ирээдүйн сангаа хусаж ячаад одоо ичихгүй би баялагын сантаа болж байна. Би баялагын сангаар ард түмд нөгөө хөөрхий зүгээр л ингэж зүгээр ард түмнээр доромжилж байгаа байхгүй. Юм уншдаггүй, юм амархан марчдаг. Хөөрхий аргагүй шүү дээ чинь амьдралынхаа төлөө нэг жоохон хоол олж идэхин төлөө энэ гэр бүлээ тэжээхийн төлөө энэ чинь өгтлөө хөдөлмөрлж шүү дээ. Монгол нуруугаа одоо материал хам юм олсон орлогын тэр татвартны холгооч нар наваа явчих чинь. Тэгээ энэ асуудлыг чинь хөөрхий ингээл улам ядуу байлгаал ядуу байх тусмаа одоо хуурах их амархан байна шүү дээ. 126 200 гэх мэтлэнгээр эн чинь баялагын сангийн хууль гэдэг болоо шүү дээ те. Ерөөсөө одоо тэгээ баялагын сангийн хуулийг эсэргүүцэж чинь гэдэг юм яриад хэлээ. Ганц нэг үгүй байхгүй 5 дахь санаа 5 удаа та нарыг хуурсан юм а гэдгийг би ард түмэнд 5 удаа та нарыг молигдсон шүү наад болчих. Наа чи ерөөсөө бүтэхгүй энэ сан бүтэхгүй гэдгийг би хоёрхан жишээгээр хэлээ. За Норвегийн санг яриад байгаа тэр 1.7 их $80. Энд чинь биш Норвегийн санг манай биш 3-4 мянган дарга нар одоо 10 жилийн хугацаанд очиж утсан. Мөнгөнийх нь тоог нь яриад байдаг болохоос учир утгыг нь ажилдаг. Энэ санг биш төсвөөс ерөөсөө оруулдаг байхгүй. Төсвөөс тусна. Нэгдүгürt гол учир яагаад арвижаад байгаа нь нэгдүгürt төсвөөс гадна байна. Хоёрдугаарт энийг удирдах байгаа баг нь дэлхийн хэмжээний одоо эдийн засаг санхүүч байна. Тэр улс төрч ямар ч улс төрчийн үгэнд орохгүй. Гэтэл энэ сан гэдэг чинь улс төрчийн мэдлэлд байгаад байхаар нэг л өдөр шийдвэр гаргаад доторхын нийт чаяал хулгай зэлгээ хийгээд юу ч болгоод шүү дээ. Би 5 сан бодоо болсон энэ жишгээр одоогийн одоо энэ баялагын сангийн энэ хууль бол яг л одоо бодоо болом. Яг тэгэхээр энэ чинь зүгээр улс төр хийж явдаг. Улс төрч сайдар нь одоо энэ 3 сангийн удирдахаар болж шүү дээ. Үгүй энэ чинь дэлхийн тэр мундаг сангууд чинь сангуудаас чинь нөрөг чинь мөнгө тараагүй юм л шүү дээ. Тарахгүй. Мөнгө тараана гэдэг чинь ус орноо сүрүүлнэ гэсэн үг байхгүй. Тийм учраас тэр яг ахмадууд нь тэр эмнэлгийн одоо хагалгаа юундээ бол зориулна, гадагшаа одоо зориулна, дотгошоо зах зээл рүүгээ мөнгө хийхгүй шүү дээ энэ чинь. Зах зээл рүүгээ мөнгө хийх юм бол энэ чинь юмных нь үнэ өсөд байдаг байхгүй. Юмны үнэ өсөж чинь одоо ахмадуудын
цалин тэтгэвэр нэмэгдэхээр ингээ юмны үнэсүүд шүү дээ шуугилдаад шүү дээ. Тэр чинь ямарваа нэгэн нэмэг өртөг бүтээлгүйгээр энэ зах зээл рүү л мөнгө хийгээд байх юм бол буруу бодлого байхгүй. Мөнгө л хийгээд байх юм бол юмны чинь үнэсэл талх чинь 1000 байсан бол 2000 болол ингээ явдаг байхгүй. За тэгэхээр миний тэр түрүүний баялагын санг ярих чинь ийм хоёр гол дүрмээ мөрдөө цагт энэ бол дэлхийн аль ч улсад одоо тэр мундаг тэр Кувейтийн сан энэ Темасек энэ Сингапурын сан маань чинь дандаа мэрэгжлийн одоо том одоо санхүүчд энийг ч удирддаг. Тэр байгаа мөнгийг доллар болгоод дэлхийн А5 зэрэглэлийн одоо үнд цаас нь найдвартай шүү дээ. Улгаад алнахгүй. Тийм юмд оруулдаг дандаа том менежерүүд ус төртөө ямар ч хамаа байхгүй. Ийм хүмүүс хийдэг болохоос биш. Ард түмнээ хуурж байгаа, хулгай хийх гэж байгаа. Яаж хийж байгаад үр хүүхдтэй нэг 5 цаас хулгаал хийгээд байгаа сайд ус төрчд бол ийм санг удирдахгүй, удирдах чадахгүй. Тийм байхгүй. Гэтэл бид нар одоо ингээд баялагын сангаа 3 сайдтай ингээд өгсөн. Тэгээ ард түмнээ хуураад одоо их гоё болох гэж амьдрал чинь гэж яриад байдаг. Энд чинь 5 удаа биднийг молигдсон юм аа гэдгийг би одоо хэлээд. Энэ 44 их 84-ны миний мэдж байгаа. Энэ юу ковидын 20 их 80. Том замын 13 их 80. За тэгээд ингээд их 80-аар ирдэг болж л та хулгаач одоо тийм бас их 80-аар ирдэг бол энэ мөнгнүүд хэрэг төсөд аптек гэрээ юм уу янз бүрийн тийм нууцын гэрээнд ороог өжөөд төсөв өөрөө төсөвдөөсөн бол энэ хулгайлах том баг эрсдэлтэй болно тийм ээ. Тэглэг байх уу. Ер нь улсын биш бүх санхүү байж тээ. Төсвөр явах хэрэгтэй. Төсвөөс гадуур ерөөсөө санхүүжилт байх. Одоо санхүү төсвийн сахилах бат гэдэг улс орны сахилах бат гэдэг чинь тэрийг татвар төлөгч болгон харж яадаг. Би та нарт ганц жишээ ярьж байгаа. Энэ чинь юунд болсон? Норвегид болсон 2019 онд болсон. 2019 онд Норвегийн ерөнхий сайд эмэгтэй би нэрийг мартчихжээ. Эмэгтэйг одоо сөрөг хүчин татварыг буруу зүйлд ашигласан, татвар төлөгчдийн мөнгийг буруу зүйлд ашигласан гэд юунаас одоо засгаас гаргах юм шаардлага тавьсан парламент дээр. Би Норвег судлаа хийж байна. Дайн. За тэгсэн тэр юу гэсэн ерөөсөө нэг тэмээ авсан. Ганц их тэмээ шүү дээ. Дайн улс гэдэг бол одоо Монголоос бид нар одоо нэг $5,000 дотоодын нийт бүтээгдэхүүн оног чинь тэнд $60,000 оногддог. Манайхаас 30-40 дахин юутай эдийн засаг том ийм айхтар баян Европын мундаг улс. Тэгсэн нэг тэмээ би ихлээд гайхаж ганц тэмээнээс болж одоо энэ чинь юу вэ гэдэг сонирхоод харж байгаа байхгүй. Тэгсэн чинь урдлын жил нөгөө төсөв батлагтаа нэг 5 юу яасан байна. Зааныг тэтгэврт гаргаж байна. Одоо соёлтой хөгжилтэй орж чинь тэгдэ биш. Бид манай тэтгэврийн ахмадууд чи имээ одоо бид нар ууж чадахгүй байна гэдэг чинь 5 жил 5 тэмээг насаараа одоо хүүхд багчуудыг баясгасан циркт байсан гэд улсаас нь яг циркүүд нь хувьд байдаг байхгүй тэр 5 зааныг тэтгэврт гаргаад тусдаа байранд оруулаад ингээд одоо бурхан болтол нь одоо яахан тижээх явах нь тэрийг төсөвтөө суулгачихгүй юу. За ингээд 5 очоод нөгөө 5 заанаа авсан чинь нэг тэмээтэй найз байсан. Тэгээ нөгөө тэмээ нь уулаад ингээд нөгөө 5-ыг ачаад явахаар тэгээ нөгөө өөр шинэ байранд одоо тэтгэврт гаргаад тусгай байранд явах нөгөө тэмээ нь араас нь дагжгүйгээд уулаад яг би Монгол хүн тэмээ нөгөө уйлдаг гэдгийг тэн дээр нөгөө Европын ч ойлгохгүй уйлдаг гэхээр итгэхгүй байх шиг уйлд юм байна л да. Тэгсэн чинь нөгөө төр чи өрөвдөд гоо одоо яах вэ яаж инеч одоо ойлголоод үлдээх үү тэгээ амтаа уйлж байгааг анх удаа харсан. Нөгөөдөл чи нөгөө тэмээг нь одоо €5,000 ч юм уу хөдөлж аваад авчид яачихгүй юу нөгөөдөлтөө нийлүүлээд 50 юунд нь авч тавьчихгүй юу. Тэгтэл тэр чинь нөгөө нэг төсөвдөр тэмээ аавна гэдэг юм байгаа. Төсөө уншчихвал тэмээг хөө хай энэ чинь хаанаас тэмээ вэ чинь 5 заан байсан шүү дээ гэдэг ингэдэг. Нэг тэмээ байдаг. За наадах чи юусэн татвар төлөгчийн мөнгө 5,000 ч 2,000 ч евро бай. Хууль бусаар зарцуулсан байна шүү. Энд чи юу гэсэн үг вэ? Тэр чинь тэгэл аюул болж байгаа юм чи. Тэгээ ерөнхий сайд нь гараад ард түмнийхээ өмнө уучлал гуйж байгаа шүү дээ. Ийм учир болсон юм аа. Тэргээ тайлбарлаж байгаа. Ингээд тэмээ ингээд бид нар бас хүнлэгнээ та нар одоо миний алдааг өршөөгөөч. Би ингээд та нарын 5,000 одоо евро гэж ингэсэн гэдэг. Ингэж бис гац чочролд орж байгаа. Ингэхээр чинь усаараа хөгжихгүй яах юм. Мөнгө төсөв хяналттай тий. Хяналттай байхгүй яах юм. Тэг чинь аав нэгсэн юм авдаг тэр буруу юм зориулт гэх юм бол би бол бодожсэн байх. Үгүй манай дарга нарын нэг шүн архитект бөөлжөд хондог буудал дотор хондог мөнгөний л зарцуулсан Корейчд ямар сүртэй яасан нарийн ус вэ гэсэн чинь улс орны хөгжих одоо ирээдүйтэй улс орн бол ерөөсөө энэ
татвар төлөгчдийн $1 хүрдэг. А гэтэл манайх яаж зүгээр хулгаалаа тийм зүгээр суулж юм тэр нисдэг тэргээр солиороод явж байгааг та нар харж байгаа үстэй. Бүсийн чуулга эн чинь Ямар яах гэж ямар шаардлага байна. Тэр бүсийнх нь хүмүүс онлайнаар орцолтой эн чинь чөлөөтэй болчихлоо шүү дээ. тэгээд бүсчилж хөгжсөн концерт ямар юм байна. Тэг концерт хийгээд өчнөө тэр сонгосон гишүүдийн жифтэд дагуул дахиад баахан сайдар дагуул 20 хэдэн сайдан дагуулж дахиад дээр нь тэр агентлагуудын дарга зэрэг хилцээний дарнаар нь юутай машинтаа дахиулдаг. Ингэж одоо энэ бол нэр арай дэмтэж байгаа байхгүй юу? Ийм усаар нь тий. Тэгэхээр чи ийм өртөө байхгүй яах юм. Ийм галзуу, ийм солиод энэ бол галзуур л байхгүй юу? Тэгэхээр энэ бүхнийг одоо бид нар хатуу шүүмжилж байгаа. Ард түмэн одоо бас ойлгоод энэ залуучууд болдог болсон байлээ. Би одоо бас баяртай байна. Энэ Баттамрын энэ хоёр нэг айгуу чухал үг хэлдэг. Нүүрний сонсгол төмөр замын сонсгол явж байхад хамгийн том аптек гэрэг хийсэн амуударыг шууд хэлдэг. Амуудараа гэдэг энэ залуу аптекрийн хамгийн том гэрэг хийсэн компани захирлаа. Өнөөдөр засгийн газрын PR хийж байгаа шууд зарлцдаг байхгүй. Тэгээ би энэ яагаад хүмүүс энийг өнөөдөр ярихдаа тантай нэг бодоод суужсэн бэхэр энэ оюулд нь өөрөө л хулгайцсан байхгүй. Тийм учраас хулгайчийг хулгайчаараа өмөрүүлэх технологи хэрэглэсэн байхгүй. Хэрэг гадар тэр хулгайчийг л ашигласан байхгүй. Энэ яг бодит байсан тэр ангийнхан хүүхдийнх нь яриа. Амудраач ингэсэн гэж ангийнхан тэр Шангрила түлээж авч та би уулзалтаа болчиход миний картыг аваад та нар юм авчаа гэж. Ангийнхны хүүхдүүд бас санаа зовох хүний картнаас нэг юм аваа. Өө та нар нэг 20 сая 30 сая төгрөгийн юм авсан байна. Ийм болцсон байхгүй. Яа. Амар үсттэй. Хэвээ. Одоо Ванесийн толгоонд орж ирэхгүй юм да нэрээ. Тэгтэй байж та тий. Энэ ус орныг ингэж идж ууж байгаа нь бол ингэж одоо яраалгүй сав шиг хулгай дээр хийж байгаа бол өстой готомшиг байхгүй. Үнэхээр бохомдмор тий. Бохомдмор. Энд асуулт байна уу? Яриагаад хэсэгэж ярих уу? За тий. Хүмүүс гадлын өгсөн байсан. Монголын жирийн иргэд сайн ойлгоогүй байсан шүү. Яаж энэ гамшигыг ойлгуулах юм бэ одоо? Одоо Монгол жинхэнэ утгаараа дампуурд орж оюукагийн төвөн зайлуулахгүй бол бүр үндэсний аюул боллоо шүү гэсэн. Гамшиг болдгоороо болсон. Одоо бол маш хүнд. Одооны зам сэлб дэд төвийн тэзүүн энэ хоёр нийлээд 4 их 80 шүү дээ. Ингэж бодохоор баян юм биш үү Монгол гинэ. Одоо ийм болчлоо. Аваа суран хамаг шудраг 10% шаадаг. Бусад нь 70% шаадаг. Болохоор улсын нууцд оруулдаг юм байна гинэ. Ягуусаа сая тийм л өвчлөө шүү дээ. Үнэхээр харамсалтай байна. Энэ ирээдүйн үеийг бид нар ингэж бодохгүй байдаг. Яг нь би Монгол Ардын нам дотор хэдэн гайгүй тийм шудраг улсууд байна л да. Манай намд шудраг улсууд их байна. Баярмаа одоо манай Амбат гээл ингээл. Тэр идэрлүүч нь ингээд аюу мохоо дайрах юм биш. Дайраа тийм. Их төвшөд. Тий, баярмааг бол янз янзаар дайраал үр хөвгт рүү н очиод тэгсэн хэрнээ одоо болохоор хөө яаж нэ ямар сони муухай юм бэ? Баабаа хүүхдээр оролдоод тэгээд муухай шиж. Тэгээ хамгийн гол нь чи үр хөвгтөр нь оролдоод байгаа ш. Зүгээр тэр замбраагүй их хэмжээний байх ёсгүй их мөнгөөр тойлж байгаа асуудлыг нэрэд байгаа байхгүй. Тэр тусмаа төрийн өндөрлөгт ажиллаж байгаа энэ улс орныг удирдах байгаа улс орны ирээдүг авч явж байгаа. Бид нар ирээдүгөө энэ хүмүүс ингээд жолоогийн ингээд яатсан бариулсан артлан суугаа явж байгаа байхгүй. Тэгээд тэр одоо солиорч байгаа дийшээ онголтож өгөх үү яах вэ их үйж жууж байгаа яах юм тэрийг бид нар мэдгүй ингээд явж ш. Согтуу жолоочиг бол дорн буулгаад хөөч болохгүй. Тэгээд ингээд буулгах хэрэгтэй. Ард түмэн ийм байж энэ ус орж хөгжих хэрэгтэй л гэж би харж байгаа ш. Тэгэхгүй тэгэл долоовал илдвэр ягаал одоо энэ баялагын сангаар бид нар тех мөнгө өгч байгаа. Шал бодлоо шүү дээ. Тэгээ би нэг сонь юм аачлаа. Тэзүү гэснээс Халтмаагийн Батбулгач чинь ажил дүрийн паркийн тэзүү мөнгө идээд тэр нэг тулгтгээ залуу наалга болчихдгийг. Төмөр замын тэзүүгөө мөнгө идээд бас нэг залуу наалга болоо удаан жаргалын тухтай наалга болчихдгийг. Энэ дарханд арь ширний хөдөө аж ахуйн юм багтаа тийм хөнгөө өдөр хөдөө аж ахуйн дотор дарханд энэ арь ширний үйлдвэр барина гэд тэзүүгээд бас баахан мөнгө зогтдог. Энэ тэзүү тэндээс эхэлтэй юм болов уу гэж хараад байгаа байхгүй би. Тийм тэзүү шүү дээ. Одоо төсөвд болохоор ингээд мань митний хянаад байна шүү дээ. Би ч аймагуд дээр яваад
Одоо аймагуд дээр одоо энэ яаж ийна энэ 2 3 тэрбум төгрөг тавьчаад ингэж ийм эдгээр чинь махын ичиж байгаа байхгүй. Тэгэхээр сурч өгсөн та тийм. Тэгэхээр нөгөө тез өгөхөр тэн дээр чи хинж хяналт тавихын арга байхгүй те. Бичвэрэмтээ үзүүлэхгүй шүү дээ. Юу гэж байгаа асар хэмжээний мөнгө тавьдаг. Энэ бол маш тийм амттай хулгай хийх тийм арга байхгүй юу? Тийм учраас энэ их гоё ард түмний төлөө юмэр нь хянах гээд байгаа нөхрийг болохоор ойн улс орны эсрэг яаж энэ дайрч ийн гэх их мэт ижилхэн болчихно. Тэгээ би яг хөө сүүлд нь ганц тоо хэлчихье гэж бодож байгаа. Одоо тэр 1072 хувьцааг яг одоо ард иргэдийнх нь өөрсдөө нь хувьцаа болгоод тэгээд бид нар хяналт тавьж чадах юм бол 120 цаасаар хууруулахгүй бид нар 2-3 сая төгрөг жилд авах юм боломж байх юм бэл. Тэр олгоо зэлгийг нь байхгүй болгох юм бол 40 технологи шаардж байгаа юм чи. Тий 2-3 сая төгрөг жилд одоо хөнгөхөө авчгаар ийм боломжтой юм байлаа шүү гэдгийг одоо ард түмэд хэлэх гэж байна. Хувьцаа чинь амар үнэтэй болно шүү дээ. Тий үнэтэй болно. Тэр чинь би бол хувьцаагаа зарахгүй одоо хүүхдүүдтэй ингээд өвлүүлнэ. Гэхдээ хамгийн гол нь энэ улс орн зөө одоо жолоодлоготой байх ёстой, ёс зүйтэй байх ёстой, хулгай зэлгээ байхгүй тохиолдож шүү дээ. Ард түмэн сайхан амьдрах боломж байна шүү дээ. Гэтэл бид нар одоо ингээд нэг 100 цаасанд нь хуурдтал сонгуулийн өмнө одоо 2-3 жил өгөхгүй харж байгаа. Байж байгаа сонгуульд өгөх хэрэг 120 цаас сонгуул өмнө ингэж өгөөл ингээд ард түмнээ хуураад одоо нэг таамаг босоод ирэнгүүт 100,000 төгрөг өгдөг. Өгчин тийш тэгэл ингээд хуурдаг юм хэрэгсэл болгоцсон явж байна. Тэгэхээр энийг одоо ардсан нам нин яаралтай одоо би энэ ардсан намын удирдлагыг юуны хармаанд орчоо тэгээд ардсан намын дуудуулаад байгааг харахаар үнэхээр ойлгогдож байна. Нэр нэг үгэлэгт энэ удирдлагын манай энэ удирдлагууч нь одоо нэр толгооргоо хүн юмар цогцсон юм шиг тэсүүрэн яриад эхлэх юм чи уул нь засаг төр бариг байж байгаа оо ухаантай юм яриад энэ улс орны хөгжлийн талаар аятах юм яриад идэгээс усуу тий тэгсэн чи одоо ерөөс хураад бүгднийг яа хямгдан бараг тэр хүүхдүүд нь тийх ёстой мостой гэдээ яриад би үнэхээр нэг байж болохгүй тий энийг одоо манай намаас л эхлүүлсэн ардсан намаас эхлүүлэх ёстой тэгээд энэ намын энэ цэвэр байх нь энэ чинь намын асуудал биш байх. Энэ Монголын ирээдүйн Монгол улсад хэрэгтэй зүйлийг л би ярьж байна. Тийм учраас та нарын ажилд амжилт хүсье би бас чамайг баярлалаа. Зүйлтэй зүйлд дуугараад байдаг одоо ингээд шудраг гэдэг үүднээс дахин ингээд оролцож байгаа шүү. Баярлалаа. Тэгээд ер нь бол нэвтрүүлгийнхнөрөө дөндөж байна. Би ахаа зарлаж маргааш 16 оноо юм та. Тий 16. 16-нд 15 цагаас манай эрхчлөө төвийнх ардсан намыг засгаас гараа ардсан намын гишүүдийг энэ засгийн газрыг огцруулах энэ тэмцэлд нэгтгэхийг уриалж байгаа маа. Яагаад вэ гэвэл эдгээр сүргчнийхээ ажлыг хийнэ. Энэ залуучуудаа та цуг гарч тэмцэнэ. Энэ өөрөө улс төрийн ажил. Энэ улс төрийн ажил. Энэ ган төмөр ардны хэн нэгэн байгаа гэдэлээ. Засгийн газрыг огцруулах нь улс төрийн ажил, ган төмрөө чиний хийх ажилтай ажил. Уул нь бол чи гэхдээ намын дарга биш болцсон байлаа. Тийм учраас Монгол ардын нам руу эс чинүүд тэгээд засгийн газрыг огцруулах нь улс төрийн ажил тийм ээ. Тэгээд ган төмрүүдээр бол сайн найдварчдаг. Тэгээд найзгаа хаяа нэг харахаар ингээд арх уусаар хагаад энэ маань одоо биеийн дэлхгүй явчихдаг хаяа бодох яг үнэндээ. Тэгээд 15 цагаас маргааш манай намын гишүүд ирээрээ бид нар уриалж байгаа шүү. Энэ бол улс төр энийг хийх ёстой. Энэ залуучуудтай хамт тэмцэж хийх ёстой ажил гэдгийг хэлээ. За тэгээ өнөөдрийн лайв энэ хүрээд өндөрлөж байна. Үзсэнд баярлалаа баяр та. За